За та бүхэнд бас энэ өрөө мэндийг хүргэе. За юуны юм би бас товчхон зүгээр өөрийгөө танилцуулах нь зөв бах. Ерөнхийдөө энэ асуудлаар тодорхой хэмжээний зарчмын байр суурийг бас илрүүлэх ёстой хүний нэг болов уу гэж бас ойлгож байгаа. 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах засгийн газрын ажлын хэсгийн нэрмжихээ дараагаар бол ажилласан. За ингээд тэр албан тушаал томилогдохдоо бол давхар Эрдэнэс Монгол компани дэд захирлаар бол томилогдсон. За ингээд Эрдэнэс Монгол дэд компани дэд захирлаар 2014 оны 4 сар хүртэл бол ажилласан байгаа. За энэ хугацаанд би 2013 оны 9 сараас 2015 оны 4 сарын 20 хүртэл буюу 1 жил 6 сарын хугацаанд бол оюутлогын компани Монголын талыг төлөөсөн туузын гишүүнээр бол ажилласан. За 2015 оны 4 сарын 20-нд оюутлогын компани төлөөлөгдөх зөвлөлийн гишүүнээс өөрийн хүсэлтээр бол чөлөөлөгдсөн байгаа. Тэгэхээр магадгүй оюутлогын туузын түвшиндх хамгийн анхны бөгөөд магадгүй цорын ганц өөрийн хүсэлтэд чөлөөлөгдсөн төлөөлөгдөх зөвлөлийн гишүүн бол бахаа л гэж бол бодож байна. За үндсэндээ бидний одоо үндсэн асуудал маань яг гол суур асуудал руугаа би орж ийн гэж харж байгаа. Тэгэхээр бидний хувьд ч Монголын талын хувьд гэрээнийхээ хэрэгжилтэн дээр бас тодорхой анхаарах шаардлага бол байсан. За мөн дээрээс нь сүүлд одоо юу гэдэг хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойш батлагдахаас өмнөх ч гэсэн ер нь улсын хурлаас болоод төрөөс гаргасан бүх шийдвэрүүдийн хэрэгжилтүүд бас анхаарах цаашгүй шаардлага бол байсан гэдэг бол би бас нэгд онцолж хэлэх ёстой гэж бол хараад байгаа. За энд нэг талдаа би магадгүй үл ойлголцол үүсэж байгаа. За бидний одоо яг ярьж байгаа үндсэн фокус маань бол 9 оны гэрээ 2010 оны техник эдийн засгийн үндэслэлээр тусгагдсан өргөж хайцсан мэ гэдэг асуудал яриад байгаа. Тэгэхээр энэ бол бидний үндсэн одоо суур асуудал маань гэж харж байгаа. За би уг нь энэ төр хорооны ажлын хэсэг төр хороо маань болвол зөвхөн онтрой биш, зөвхөн зээлийн хүүг бууруулах асуудлаар биш, суур Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэх, өмнөх тохирсон суур зарчимд хүргэх ийм одоо юу гэдгийг зорилготой ажлын хэсэг байсан бол гэж бол би эхнээс бас бодож исэн. Яагаад гэвэл зээлийн хүүг бууруулах асуудал, онтройгийн гэрээний одоо юу гэдгийг тусгай зөвшөөрлийн асуудал бол магадгүй Монголын талын хүсэж исэн тэр бид бүхний өмнө тохирсон бизнесийн зарчмаар тохирсон тэр 53% үр өгөөжөд хүрэх 10 асуудлын магадгүй 2 дахь нь байгаа. 2 асуудал байгаа. Тэгэхээр бидний үндсэн том зорилго маань бол ерөөсөө үндсэндээ бизнесийн яриа хэлцээ гэдэг талаасаа бид нар энийг өмнөх тохирсон үр өгөөжтэй хүргэх л асуудал. Тэгэхээр энэ дээр бол энэ тал дээр одоо юу гэдэг өнөөгийн мөрдөж байгаа хууль тогтоомжууд болоод хөрөнгө оруулалтын гэрээ хувь нэмжтийн гэрээг бол хөрөнгө оруулагч тал буюу Риодинтэй бол үргээ биелүүлэхгүй байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг бол бизнесийн зарчим талаасаа энэ бол бид бүхний заавал дагаж мөрдөх хамтарсан бизнесийн үндсэн хууль гэж би ойлгож байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ өөрөө юунд дээр суурилсан юм бэхээр техник эдийн засгийн үндэслэлээр суурилсан. 10 онд батлагдсан. 10 оны 3 сар батлагдсан. Энэ дээрээс суурилж бид нар Монголын талын хүртэх үр өгөөжийг нэрсэн үндснээр 53, өнөөгийн үндснээр 58% хүргэнэ гэдгийн зарчмыг бол тохирсон байгаа. Тэгэхээр 9 оны гэрээний суур зарчим маань бол энэ дээр байсан гэдэг би нэгдүгээр тусалж хэлэх гэж байгаа. За одоо үр өгөөж хайчаад ягаад бид нар одоо ийм эргэлзээ тэнэгэлзэлд орчоод бидний 53, 58 гэдэг үр өгөөж маань 37 гэдэг нь хувирь орвоо гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ бол энд үндсэндээ оюутлогын гэрээн дээр 3 удаагийн том хилцээр бол явагдсан. Нэгдүгээрт гэрээ байгуулснаас хойш 2011 онд 5 сар үргэлжилсэн хилцээр. Энүүгээр бид нар хувийн нэлжтийн гэрээний өөрчлөлтийг бол хийсэн. Дахиад хөрөнгө оруулалтын гэрээний тодтолтуудыг бас нэмж хийсэн байгаа. Та бүхэн тэрийг бас авсан байх ч бодож байна. За дээрэс нь 2013 оноос 15 онд үргэлжилсэн 3 жил үргэлжилсэн хилцээр бас явсан. Энэ эцсийн дүндээ нөгөө Дубайн гэрээ гэдэг нөгөө нэг муу нэртэй гэрээ рүү орсон байгаа. За 3 дахь нь бол би санаж байгаагаар 2021 он засгийн газар дээр байгуулагдаад хилцээ хийсэн 2.3 их найдын Монголын талын одоо ноогдол ашигт хуваарлагдаж байсан үр өгөөжийг тэглэсэн асуудал байна. Тэгэхээр за 11 номерын микрофон нэмэлт минут. 2 минутаар авчихлаа. 2 минутаар. За тэгэхээр одоо бол би зүгээр үндсэндээ бид бүхний хувьд 2000 үндсэн бидний 9 онд тохирсон суур зарчим маань бол 14-5 оны тэр яриа хэлцээгээр 15 оны Дубайн гэрээгээр байхгүй болсон. Энийг тодорхой хэмжээнд залруулах ажлыг бол 2021 онд хийсэн. Одоо бидний тэр хэрэгжилт нь ямар байна гэдэг бол дүгнж үзэх хэрэгтэй болчиход байгаа. Яг тэглэгдсэн үү? Тэрнээс хойшсон өрүүд байхшгүй болчиход байгаа. А өнөөдөр бид нар зээлийн хүүг бууруулъя гэж асуудал маань бол үндсэндээ бид бүхний тэр 2019 болоод 2020 онд гарсан 92 болоод 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг үүсгэж байгаа асуудал болоод байна шүү гэж хэлэх гээд байгаа.
Яагаад гэвэл улсын их хурлын тогтоол 2019 онд гарсан, 2021 онд гарсан. Энд бол Монголын талд буюу үүссэн байсан тэр үр зээлүүд бол тэглэгдэх ёстой. Инээс цаашаа бол Эрдэнэс оюутгын Монголын засгийн газар дээр ямар нэг үр бичигдэхгүй байх гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Цаашид ч үүсэх өрөө асуудлуудыг бол хувьцааны санхүүжилтээр буюу оюутгын компани дээр, Эрдэнэс оюутгын компани дээр үр үүсэхгүй, санхүүгийн дарамт үүсэхгүйгээр бол энийг зохицуулсан тогтоол бол гарсан гэдэг бол хэлэх байна. Би 2016 онд их хурд орж ирснээс хойш бол үндсэндээ яг энэ 19, 21, 22 онуудын оюутгын амралтын их хурлын тогтоол болоод төр хорионы тогтоолууд дээр бол ард нь ажилласан. Энэ суурь зарчмуудыг бол 9 оныхоо 10 оныхоо энэ үндсэн гэрээ техник эдийн засгийн үндэстэй нийцүүлж бол хийсэн байгаа. Тэгэхээр бидний бодлого маань бол 92 103 дугаар тогтоолууд дээр бол бүрэн дүрэн гарсан. Одоо бол бид нар энэ хэрэгжлийг шахаж ажиллах бол зайлшгүй шаардлага байна. Одоо хилцээх бол зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл бид бүхэн одоо үндсэндээ бид бүхний өмнө тохирсон тэр гэрээ хэлцээнд тохирч ирсэн энэ асуудлууд маань байхгүй болсон учраас эдийн засгийн суурьаар нь бол зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр бид нар одоо энэ асуудлыг бол үндсэндээ саяын тэр 15 оны яриад байгаа Дубан гэрээгээр оюутлогоо төслийг Рио Тинто бол өөртөө ашигтайгаар өөрчилсөн асуудлууд байгаа.